За энэ утгаараа багш нь хичээлээ сэлжүүлэх үүднээс багш нь өчигдрийг даалгав гэсэн байна. Даалгав гэсэн. За тэгэхээр энэ даалгаврыг багштай хэсэг сургагчид үзүүлэх юм. За даалгав. Олж байгаа нь штэ одоо дахиад мессеж ирж байна. На хариуг чи би мэдчихэна. Яа өдөөч. Яа аваа. Яа бахаас шаваа. Яасан мэн бихүү? Тэсэлсүүд амар өдөөд байна. Яа. Тэсэлсүүд чивэг хүсэж гинөө. Амар хүсэж байна. Яах вэ? Өчтөр хоолны шүтгэлтэй юм. Өчтөр чи ирж ганцхан яг хоол хоождсон шүү. Та удаа ажилтаа болмоор байна л. Харин тийм. Өдөржин гараад юу ч хийх үү? Дими олсон гэх тийм. Хоолны нэг төвснээ надад байгаа. Тэгэхгүй. Нэр аавд өнөөдрийн хатуусны мөнгө байгаа. Хит байгаа. Хоолой тоолгоо. За. Нэг хоёр та 600 төгрөг. 8 9 10 мөнгө шүү. Үгүй 600 авахгүй юм да. Аваа. Надаа бас нэг мөнгө байгаа. Миний нэг мөнгө энэ. Миний хүү Түрүү та чихэр авч идгээд гисэн шүү дээ. Хидээгүй. Өө миний хүү аваад идчихгүй. За хоёул түүнснийхээ хич дээр очих. За. Манай түүнсний хич ястаа нэр. Яа, ялмаа 1500. За зэнийг 3000 гол авч. Энэ хэм бэ? 500 төгрөг. Мө хоёр гойлгоч юм. За энэ хоёроос яа 3000 гол авч. Нэрхэл хэлгэн. За авах дагаа яваа. За. Санана. Миний сайн уу чамд хамраатай. Өрөө өгөх гэж ирүү. Та нарын өрчин 3000 шүү 3000. Сайн байна уу та? Сайн л. Өрөө өгөх гэж ирүү. 3000. Өчигдөр 500 төгрөг нэ. Хүү мөтэйг нийлээд ихтэйм байгаа өстэй. Хүү бодооч тээ. Та өөр хөдөө мүү? Үгүй ээ, чи мөнгөний хүү авахгүй юм юу? Тийм. Тэр талах авах гээд. Жохон мөнгө муудаахан л явж байна. Тэ хэдэн төгрөг байгаа юм бэ? Ажил хийдэг юм уу хайшин? Ажил олдохгүй байна уу? Нэг юм хэцүү болсон биз дээ. Тэ ажиллах ажлаар ингээл явж л байна шүү дээ. Харин би тэрийг талах авах гээд та нэг хэдэн төгрөг байгаа юм? 600 төгрөг. Талах 900 болсон шүү дээ. Үлдээ 500 байсан шүү дээ. Нэмэгдээд байна. Надах чинь гурлийн үн нэмэгдээд бензиний ч гэсэн үн нэмэгдэж байна. За аваалаа 5000 гол биш үрэж байна. 5000. Аваалаа. Ачилдаг миний хэсэг амар өсөөд. За тэгвэл авчи та. За. Ятагтаа мгойлчихнаа. Сүүгээ тавьчих та. За миний хүү нэг гэрте очиж жагаад дээрээ заяа. Тэгэхээр чи тэр 7 хоног идэв штэ. За. Аав ажил болохоор явлаа. За. Нүнэрээ нэ. Энэ сайхан хүндээг одоо манай гэрийг 1 2 3 4 5 6 энтэйг нэг 7 хоног юм байна да. Чи олгонод онгон дэж. Юу ээ чи ямар хатуу юм бэ? Аргагүй шүү дээ. Аймгийн дөөс хийж байгаа чи юм. Өнрийн шингээч тийм үү? За яах манай ангийнх ямар тоох юм биш. Балаа өнөр. Энэ тавч намайг түрхэд 100 тайсан гэхээр чи би одоо 9 настай. 900 юм байна зөв юм. Энэ саяхан 500 тайсан одоо хөлгийн зарж байсан. Хөлг талах гэж баймар юм аа. Хөө. Талах үнд ороод өсөөд байх чинь манай аваад нэг цалинтай очиж бид юу гэж юм бэ гэдэг. Ажилгүйдээ. Тэгэхээр өнгөрсөн хичээлийн даалгаврыг бол маш сайн гүйцэтгэсэн байна. За энд юу тухай үүсэн бэ? Ажил. За ажил үйлдлийн тухай. За үний өсөлтийн тухай. За шөө эмзэг үйлдвэрийн тухай тийм ээ? Эмзэг үйлдвэрийн тухай. Тэгвэл бидний өнөөдрийн үзэг сэдэв маань ямар хичээл авах вэ? Ажил үйлдвэрийн түүний үр дагавар гэсэн сэдэв мэдээлэл авч үзэх юм байна.
За тэгэхээр багш нь 3 баг болгож хуваалцуулсан байна. 1-р баг маань нотлогч баг, 2-р баг няцаагч баг, 3-р шүүгч баг гэсэн ийм үндсэн 3 багт хуваалцсан байна. За хичээлд оролцохын тулд бол та бүгд дараах одоо яах вэ? Заавал 4 журыг бол бүрдэх хэрэгтэй байх юм. Хичээлдээ идэвхтэй оролцох хэрэгтэй байх юм. Бусдыг бүтээцтэй сонсох хэрэгтэй байна. Үзэл бодлоо яах нь? Илэрхийлэх хэрэгтэй байх юм. Өшөө яах нь? Хамтран ажиллах хэрэгтэй. За тэгвэл энэ хичээлээ үзэхийн тулд дараах зорилгыг болоод тавьж ажиллах юм байна. За ажилгүйдэд түүний үр дагаврын талаар мэдлэг бүтээж хэрэглээ болгохыг бол гол зорилгоо болгох. За гол зорилт маань юу юм гэхээр ажилгүйдлийн талаар мэдлэг бүтээх ёстой юм байна. Ажилгүйдлийн талаар мэдлэг бүтээх ёстой юм байна. Ажилгүйдлийн талаар яах нь? Ангиллуудыг хооронд нь харьцуулах юм байна. За цааш нь яах нь? Нийгмийн амьдралд бие даатгах чадвар суралцах хэрэгтэй байна. За зүйтэй. За тэгвэл багш нь та нарт баг болгон дээр нэг ном тараасан байна. За гэхдээ энэ байна. Юу ч бичигдээгүй юм хоосон яах нь? Ном байна гэсэн. Тийм ээ. За энэ бяцхан номыг бол та бүхэн энэ хичээлээр дүүргэж дуусгах хэрэгтэй. За тэгээд гэрийн даалгаврын үргэлжлэл болгоод өшөө энэ ажилгүйдлийн талаар юу мэдэж, юуг сурч, юуг судалж болохоор байна уу гэдгийг бол та бүхэн энэ номоо ямар ном болох вэ гэдэг бол та нар өөрсдөө яах нь шийдэх хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ. За зүйтэй. Ингээд хүүхд болгон болоод яаж нэг номыг бүтээх, энэ номыг бүтээх. За хараагаад өгчих шүү дээ. Баг болгон хуваалцах байна. За хоёрдугаар багт. За хүүхэд бүрт төлөвшлийн карт тарааж байгаа багш. Энэ хичээлдээ хэр зэрэг идэвхтэй оролцсон байна. Өөрөө өөрийгөө дүгнэх ёстой байна. Сэтгэл ханамжаа тодорхойлох ёстой байна. Эдэг оролцоогоо яах ёстой байна. Тодорхойлох ёстой байна. За тэгээ багш нас ярина. Хойрлоод өгчих. За хүүхэд болохоо өөрөө ярина. За мөн багийн үнэлгээ өгч байгаа багш. Багаараа хамтран хэрхэн яаж ажиллах гэдгийг болоод багаараа яг хамтраад энэ үнэлгээний хуудсыг таглах хэрэгтэй. Ингээд та нарыг өөрсдийн дээр одоо яг дүнсэн үнэлгээ, багийн чин үнэлгээнд шууд утгаараа явах хэрэгтэй. Нөлөөлнө гэсэн үг байна шүү дээ. За ийм одоо шаардлага байж ажиллах юм байна. За тэгвэл багш руу нааш анхаарлаа хандуулаад. Ер нь ажилгүйчүүд гэж хэний хэлэх юм бол ямар хүнийг ажилгүй хүн гэж хэлж байна? За нэгээрээ багшаа мөнгөтэй заах хэрэгтэй. Эмзэг давхаргын мөнгө авах боломжгүй бас нөө амьдралынхаа наад захын хэрэгцээг ерөөсөө хангаж чадахгүй ядуучуудын тоонд баг ажилгүйчүүд байдаг гэж үзэж байна. Өөрийн зэрэглэсэн ажилгүйдийн сайн тогтмол цалин байна. Тий орлогын их усүр байх, орлогын их усүр байх үзүүтэй. Нөгөө хөдөлмөрийн биевчид нөгөө аль биесээ бүртгэлтэй байдаг. За Ажилгүйчүүд гэдэг бүртгэлтэй байдаг. Эмзэг бүлгийн зөөсэй л. Та нар тэгэхээр энэ ажилгүйдлийн талаар бас тодорхой мэдээллүүдийг өмнө авч ирсэн бодит амьдрал дээр ч гэсэн яг харагдчихдаг юм үзэгдэл шүү дээ, тий. Тэгвэл энэ ажилгүйдэл гэдэг маань юу юм гэхээр ерөөсөө яг хөдөлмөрийн дээржид бүрхгүйсэн идэвхтэй ажил яг ээлж хайж байгаа хүмүүсийг бид нар юу гэж нэрлэж байна вэ? Ажилгүйчүүд гэж нэрлэв. Энэ ажилгүйчүүд чинь үндсэндээ ажилгүйдэл гэдэг бүхэлдээ хүрээ давхраг яаж юм бэ? Биос гэж бий болгох байна шүү дээ. Ойлгомжтой тийм ээ? За нөгөө талаас ажилгүйдэл маань хөдөлмөрийн зах зээл дээрх юу гэж ногчлоо шат. Ажиллах хөдөлмөрийн нийлүүлэлт хөдөлмөрийн эрэлтээс давсан үзэгдлээр илэрхийлэх гэдэг зүйл гэж. Мөн нөгөө талаас хөдөлмөрийн зах зээл нь хөдөлмөрийн эрэлт ба нийлүүлэлтийг зориулсан гол хөшүүрэг юм. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт гэж юу хэлээд байгаа юм бэ? Хөдөлмөрийн эрэлт гэж юу гэж болох вэ? Ажил олгогчдыг болоод бид нар хөдөлмөрийн эрэлт гэж үздэг. За явж. Хөдөлмөрийн нийлүүлэлт гэдэг маань ажил идэвхтэй ирж хайж байгаа хүмүүсийг бид нар юу гэж хэлдэг вэ? Хөдөлмөрийн нийлүүлэлт. Тэгэхээр хөдөлмөрийн нийлүүлэлт маань яадаг байх вэ? Эрэлтээсээ давсан үзэгдэл болж тах юм шүү дээ. За зөвхөн бас сайн уу. За тэгвэл одоо хэдүүлээ. Багаараа хамтран ярилцаарай. Ажилгүйдэл үүсэх шалтгааныг эргэлзэх. Ер нь ямар шалтгаан байж болох вэ гэдгийг маш одоо хугацаанд байна. Багаараа ярилцсан газ маш байна. Нэг л яах вэ?
Тэгээд ерөөсөө ажилгүйд үүсэх шалтгааныг гэвэл бид нар боловсралгүй хүмүүс яг ажил ирэх гэхээр ажлыг хийх чадваргүй болохоор ч тийм хүмүүсийг бас ажилд болохгүй гэж байна. Тэгээ нэг хөгжлийн бэрхшээлтэй бас магадгүй тэр ажлыг хийх чадваргүй болохоор нэг ажилгүйд л үүснэ гэж бодож байна. Бас нөгөө нэг одоо яг өнөөдрийн нийгэмд бас их толгомдож байгаа асуудал ажил хайгчид гэхээр нэг одоо настай өндөр интерьер нэгээд хүүсээр нэг хялбарлалтай шүү дээ. 40 50 нассан гарцсан байна гэхээр ажилгүйд бас голлолт ч юм уу тиймэрхүү бас эмзэг давхаргын хүмүүсийг баярлалаа. За танай багийн ямар шиг байгаа вэ? Энэ ажилгүйдийн шалтгаан юу гэж байна? Ажилгүйдийн шалтгаан. За манай болохоор за нэгдүгээр шилжих хөдөлгөөн одоо хөдөөнөөс хот руу шилждэг ч юм уу те. Яг тиймэрхүү үед бол хотоос хөдөөж юм уу ажлын байр хэр олддгоо. Тийм ажлын байр шилжих биш байдаг. Тийм учраас эндээс олж нэгдүгээр ажилгүйд хоёрдугаар чанаргүй боловсрол. Одоо баг хүн болго улаан дипломтой байгаад явж байгаа юм сургуулиас тийм. Тэгээд хийх усаа энэ улаан дипломууд бариад яах юм бэ? Яг нийгэмдээ гараад дэмжих бол ажилгүй байгаа шүү дээ. За тийм дараах нь ажлын байр нөхцөлийн хомс. Өөцөгтэй маш сайн. Яг одоо энэ бол бүлээн зөвшөөрч юм байна. Нийгэмд бол тулгуур асуудал байна нэ. Тэгээд дараах нь өндөр шаардлага. Жишээлбэл бол 30 та хүн ажилд авах гэдэг хэлээ. Одоо та гадаад төртэй авах хэвээр, харьцааны соёлтой авах хэвээр, царайлаг авах хэвээр, өндөр авах хэвээр ч юм уу тийм. Ингээд тийм. Янз бүрийн шаардлагууд байдаг. Тийм учраас эндээс бол ажилгүйд нөлөө үүсдэг. За дээрс нь залхуур. За тодорхой хэмжээгээр байгаа. За ингээд багаараа хамтран ажилласан зүйлээ бол дүгнээд өөрсдөө нөгөө үнэлгээнийхээ хуудсыг ажиллуулаад тэгээ хүн болго өөрөө дүгнэх гэсэн авах юм шүү дээ. За би ямар хөө янзтай оролцож байна вэ гэдгээ за за юм болохоор за санаа ер нь адилхан. Гэхдээ ер нь залхуур те хувь хүний хөгжил юм авчсан байгаа. Тэгээ хувь хүний хөгжлөөс те одоо их сургуульд ороод сурлаад те чанаргүй боловсрол эзэмшлээ гэдэг хувь хүний чиглэлээс нь тэгээд ажлын байр дутмаг ер нь яг нийгэмд хамгийн тулгамж байгаа асуудал ажлын байр дутмаг харин их байгаа. За баярлалаа. За сайн байна. За тэгвэл ажилгүйд үүсэх шалтгааныг юу гэж авч үздэг юм бэ гэдгийг та нар өөрсдөө гаргаж ирлээ тийм үү? Тэгвэл та нарын гаргаж ирсэн санаатай энэ санаа тохирч ийн үгүй юу та нар хараад таашаа. Нэгдүгээр нь эдийн засгийн онц гэж байна. Эдийн засгийн онц, хоёрдугаар нь шилжих хөдөлгөөн гэж. Гуравдугаар нь нийгмийн хувьсэл өөрчлөлт гэж. Тэгэхээр ийм үндсэн гурван одоо үндсэн шалтгаан байдаг гэж үзэж байна. Яагаад эдийн засгийн онц гэж үзэж байгаа юм бэ? Эдийн засгийн онц гэдэг бол яг нь магадгүй зөвхөн хэрэгцээгээ хангах одоо боломжгүй болж байгаа нэгдүгээр эсвэл одоо яг байна. Тухайн зах зээл дээр одоо нийт нийлүүлэлт яг ихсээд ирэхээр чинь нөгөө эрт хэрэгцээ чинь яаж гэнэ? Хангах чадгүй хүмүүсийн амжиргаа доогоор байдаг юм байна. За үүнээс үүдээд бол яг нь үйлдвэрүүд зогсон байдалд ордог юм байна. Зогсон байдалд ороод ирнэ гэдэг бол яг нь нөгөө ажиллагчдаа цомготлох юм шаардлага гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдлаас ч үүдээд бол яаж гэнэ? Ажилгүйд үүсэх шаардлага. Мөн шилжилт хөдөлгөөн гэж байгаа. Шилжилт хөдөлгөөн гэж ярих юм бол одоо энэ хоёрдугаар багаар ирсэн шүү дээ, тийм ээ? За нэг газраас нөгөө газар руугаа яасан бэ? Шилжих зүйтэй. За энэ үед одоо жишээ хөдөө амьдарч хагаад хотод явах нь оо зүйтэй. Шилжээд очиход ажлын байр нь олдохгүй юм тохиолдлууд гардаг юм байна. За тэгвэл дараагийн дунд нийгмийн хувьсэл өөрчлөлт гэж байна. Энэ бол юу харуулж байна вэ гэхээр өнөөдөр бидний яаж гэнэ? Өнөөдөр бидний хэрэгцээтэй байсан мэрэгжил магадгүй маргааш дараагийн нийгэмд ороход хэрэгцээгээ яаж гэнэ? Алдах энэ тохиолдлыг бид нийгмийн хувьсэл өөрчлөлттэй холбоотой ажилгүйд гэж ингэж ярих гэж байгаа. За юу? За зөв. За тэгвэл ажилгүйдийн хэлбэрүүдийг хэрхэн яаж ангидах юм бэ? Хэрхэн яаж ангидах юм бэ? За юу гэж байна? Нэгдүгээр нь бүтцийн ажилгүйд, хоёрдугаар нь засгийн ажилгүйд, гуравдугаар нь мөчлөгийн ажилгүйд. За тэгээ хаалт багш нь даалгавар. Энэ даалгаврыг уншаад энэ гурван ажилгүйдийн хэлбэрийн аль нь вэ гэдгийг та өөрсдөө ярих нь. Ярилцаад хоорондоо багаараа хамтран ярилцах багш. За маяг. Маш гол. За ердөө 2 минут.
Цаашийн дээрх нөхцөл байдлаас үүсэх сөрөг Одоо нөгөө бас хотод жааш үүсдэг юм шиг тэр чинь бас дээр одоо 90 оны үед ч юм уу доктор шийдвэрлэх арга зам байгуулсан юм Сасаа гэдэг одоо хөдөө ажиллаж байгаа хотод ширдсэн юм шилжиж суурьсан тэр хотны бас басны байдаг ийм нэг яг амьдралын гал болж ажилласан юм байна шүү дээ. тодорхой өөрсдөө санаа оноотой санаа тийм ээ Дама самбуу гэж хүчтэй өөрсдөө сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгээд бидний сайн рекламж хийж байна. Хүмүүсийн тийм угаасаа тэр чинь угаасаа ийм угаасаа тийм угаасаа тийм реклам хийж байна. Сайжруулах намуудад авт өгнөл нэг класс. Бүтэц юм За цаг дуусчих юм. Цаг дуусна. За одоо дандаа нэгдүгээр багаас эхлэх гэж одоо хоёрдугаар багаас эхлэх яасан бэ? Хоёрдугаар багаас эхлэх багшаа хариултаа хэлгэнэ. За юу гэсэн одоо шийдэл байсан бэ? Асуулт байсан бэ? Энд дээрээ за өөртөө шийдлийг 71 Босton багаар яах сонсох хэрэгтэй. За нэгэн хувьсгал компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тухайн зах зээл борлогдохгүй болсноор үйлдвэрлэлийн зогсонд байдалд орж ирнэ. Улмаар ажилчдынхаа цалин олгож табайд зарим нэгэн ажилтнаа цомгодох шаардлага гарч ирнэ. Улмаар хэсэг ажилчид ажилгүй болжээ. Энэхүү хөгжлийг уншаад доорх асуултанд хариулна гэсэн. Тэгээд нэгдүгээр асуулт ажилгүйдлийн ямар хэлбэр болохыг тодорхойлгдсон байна. Бид нар ярилцаад бүтцийн байж магадгүй гэж бодлоо. За хоёрдугаар асуултанд дээрх нөхцөл байдлаас үүсэх сөрөг үр дагаврыг тодорхойл. Энэ сөрөг үр дагавар нь гэхээр одоо зүгээр л өөрийнхөө мөрөөр нөгөө ажиллаа хийж авч байсан ажилчид нь халагсуулсан ажилгүйд л үүснэ. Нэгдүгээр тэр нөгөө ажилчдын нөгөө арга гэрийн жоохон юу арга гэрийн эдийн засгийн байдал буурах юм уу? Тийм сөрөг үр дагавар. Тэгээд нийгэм мэдээж хэрэг нэг хувьсгал компани хаагин гэдэг бол тэр улсынхаа хөгжлөнд жоохон буурч ирэх гэсэн үг шүү дээ. Шийдвэрлэх арга зам байгаа эсэхийг эргэлхийлнэ гэсэн байсан. Бидний бодлоор үнийн өсөлтийг бууруулах хэрвээ нөгөө нэг тэр компани үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь хэтэрхийг үнэтэй байвал угаасаа иргэд авах байж байгаа шүү дээ. Тийм болохоор үнээ жоохон бууруулж өгнө. Чанарыг сайжруулна. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулад мэдээж хэрэг угаасаа ямар ч бүтээгдэхүүн гаргахад реклам зар сурталчилгаа маш өндөр юу байдаг гэж чинь тэгээд реклам зар сурталчилгаагаа сайжруулах. За энэний багийн хариултыг яаж сонсноо? Сонссон тийм ээ. За сонссон. Бүтцийн ажил хөдлөл гэж одоо үздсэн байна. Бүтцийн ажил хөдлөл гэж үзэж. За тэгвэл энэ зөв үү буруу юу? Та нар юу гэж бодож байна? Нэгэн хариуцлагатай хувьцаат компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тухайн зах зээл дээр борлогдохгүй болсноор үйлдвэрлэл зогсон байдалд оржээ. Үйлдвэрлэл зогсон байдалд оржээ. Тэгэхээр энэ бол яг нь мөчлөгийн ажил шүү дээ. Эдийн засгийн уналтаас үүдэлтэй ажилгүйдлийг багштай юу гэж нэрлэдэг вэ? Мөчлөгийн ажилгүйдэл гэж нэрлэдэг. Мөчлөгийн ажилгүйдэл. Тэгвэл мөчлөгийн ажилгүйдлийг шийдэх боломж байгаа юу? Боломж байгаа юу? Яаж хэрхэн шийдвэрлэх? Ямар арга зам байна вэ? Эдийн засгийн уналтыг хөрөнгө оруулалтуудыг олгож болно. Өшөө яаж болох вэ? За гаднаас ямар нэгэн яаж гинэ? Хүчин зүйлсийг. За төрийн бодлогоор асуудлыг яах нь вэ? Шийдвэрлэж бас болно зүйтэй. За тэгвэл танаа багийнхаа энэ дээр дүгнэлт хэлнэ шүү, тийм ээ?
За энэ асуултан дээр ингэж харж байна. За тэгвэл дараа нутагч байгаа. Нутагч байгаа. За Ховд аймгийн уугуул дулааны станц Босоо баг сонсъё. Ховд аймгийн уугуул дулааны станцаар инженерээр 12 жил ажилласан. Улмаар мөрөн 2 жилийн өмнөөс дарахаа одоо шилжиж сууршиж тэгээ мөн тус аймгийн хөдөлмөрийн хэлцэд бүртгүүлж ажил хайсан боловч олдоогүй. Иймээс 2 жилийн турш ажилтгүй амьдран сууж байгаа. Энэ үгдлийг одоо ингээд ярилцсан үгсийн үднээс нэгдүгээрх нь болохоор ажилтгуулыг ямар хэлбэр болгохыг гэхээр завсрыг одоо ямар нэг ажил хийж байгаад тэгээд шилжиж сууршдаг юм магадгүй өөрийн хувийн нөгөө зүйлээс болж ажилтгүй байдалд орсон. Ажилтгуучид энэ хонд нэмэгдсэн. Тэгээ дээрх нөхцөл байдлаас үүссэн сөрөг үр дагавар гэхээр ажилтгүй байна гэдэг чинь тэр хүн ядууралд оржийнэ. Бас магадгүй өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй байна гэдэг чинь эмзэг бүлэгт бас тоогоор нэмэгдэж тэгээ өөрийнх нь хомс байна гэсэн. За шийдвэрлэх арга зам байгаа эсхийг илэрхийлнэ үү? Шийдвэрлэх арга зам бидний бодлоор төрийн бодлогоо тэгээ зөв боловсруулаад тэгээ бас яг тэр нөгөө нэг дулааны станц гэдэг утгаараа гэвэл тэр дулааны станцнд 2 ч юм уу тэгээ магадгүй байгаад тэр ажлын байр бий байвал энэ хүн чинь хотод дархалдуу шилжсэн ч гэсэн болно гэж үзэж байна. За сайн. Маш сайн. За 3 дугаар баг. Маш хурд хугацаа байна. За манайх болохоор 1990 онд арчсан хувьсгал яаж Монгол оронд өөрчлөлт бий болсноор зарим нэг салбарын ажилтнууд мэргэжлийн хэрэгцээгүй болжээ. Үүнээс шалтгаалж ажилтгуулын түвшин ихсэн. Тэгээ энэ хүү үгдлийг ярилцсан гэсэн байна. Тэгэхээр нэгдүгээр асуулт нь болохоор ажилтгуулын ямар хэлбэрээр тодорхойлох. Энийг болохоор манай багийнхаа ярилцаад бүтцийн хэлбэрний болоо гэж бодож байна. Тэгээд дээр нөхцөл байдлаас сөрөг үр дагавар мэдээж ирэг ажилтгууд ихсэн. Тэгээд энэ болохоор 90 оноос өмнөх нь болохоор манай монголчууд төрөлхтөрсөн төлөвлөгөөд тасагтай байсан. Тэгээд нөгөө зах зээлийн эдийн засаг руу шилжгээд нөгөө хүмүүс их ажилтгууд болсон. Тэгэхээр энийг шийдвэрлэх арга замын болохоор манай багийнхан төрийн бодлого бас тэтгэвэр тэтгэмж олгох төрийн бодлогоор шийдвэрлэх. За бүтцийн ажилтгуул одоо зөв байна. Бүтцийн ажилтгуул гэдэг бол юу гэж юм те? Ерөөсөө нэг нийгмээс нөгөө нийгэмд явна. Шилжин ороход тухайн ажлын байр явна. Хэрэгцээгүй болоод ирэхэд энд үндсэндээ бол бүтцийн ажилтгуул үүсгэх юм шүү дээ. Ингээд үндсэндээ болоод яах нь ажилтгуулийн 3 үндсэн хэлбэр бол яах нь байдаг байх юм шүү дээ, тийм ээ. Нэгдүгээр нь бүтцийн, хоёрдугаар нь завсрын гэдэг бол нөгөө шилжилт хөдөлгөөний. Мөн мөрчилгийн гэдэг бол эдийн засгийн унтаас үүдэлтэй ажилтгуулагч гэж тооцдог байна. За хамжтай явж та. Ойлгосноо? За тэгвэл ажил эрхлэлтийн төвшин яаж хэрхэн авч үздэг юм бэ? Одоо багш руугаа анхаарах юм шээ. Ажил эрхлэлтийн төвшин авч үзэхэд одоо нэгдүгээр нэгээс 3% байх юм бол хэвэн гэж үздэг юм байна. Нэгээс 3% байх юм бол хэвэн. 5-аас 6% байх юм бол яах нь? Ердийн буюу бүрэн ажил эрхлэлтийн үе гэж нэрлэдэг. Мөн 3-аар нь яах нь? 7-оос дээш гэж үзэх юм бол хит ажилгүйдэл үүслэ гэж үздэг байна. Одоо өнөөдөр Ховд аймгийн хэмжээнд аваад үзэхэд 8% ажилгүйдэлтэй байна гэж төвшин. 8%тэй байна гэж. Хөдөлмөр эрхлэлийн яах нь? Одоо хувь хэмжээ болоод үндсэндээ буурч ийна гэсэн юм санаа гарч штэ. Тий. За зүг. За тэгвэл ажилгүйдлийн төвшин яаж тооцож бодох юм бэ? Ажилгүйдлийн төвшин. Нийт ажилгүйчүүдийн тоог эдийн засгийн идэвхтэй хуу амд харьцуулаад 100%-аар хөгжүүлээд гаргахыг юу гэж нэрлэж байна вэ? Ажилгүйдлийн төвшин гэж үздэг байна шүү. За юу? Ажилгүйдлийн төвшин ингэж тооцдог байна. Хамгийн их ажилгүйдлийн төвшинтэй одоо үе гэж үзэх юм бол өндөр үе гэж үзэх юм бол 1993 оны үеийг бол 8.9% ажилгүйдэлтэй үе гэж ингэж нэрлэж байгаа. Яагаад гэж нүгээр нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжсэн юм шилжилтийн үе байсан учраас ийм байсан шүү дээ. За зүйтэй. Нэгээ сайхан тэмдэглээд авчих. Нөгөө ном дээр яах вэ? Тэмдэглээд тусгаад авчих нь шүү дээ. За тэгвэл багш нэг даалгавар өгөх. Энийг багаараа хамтраад ярилцах. 2004 оны ажилгүйдлийн төвшин бодож дүгнэлт хийцгээе гэж байна. Эдийн засгийн идэвхтэй хүү ам нь 986.1. Ажилгүйчүүд нь яах нь 35.6 байсан. За тэгвэл эндээс үүдэх юм бол яах нь ажилгүйдлийн төвшин маань ямар байсан бэ гэдгийг багаараа хамтраад яах нь тооцоо бодоод гаргах. Тэгээд ямар одоо ажилгүйдлийн төвшин багтаж орж ийн үгдээ тэр төвшинээр нь бодоод гаргаж ирэх юм шүү дээ. За бодсон багш. Багаараа хамтраад тий. 2004 оны ажилгүйдлийн төвшин болж харна гэж байна тийм ээ. Эдийн засгийн идэвхтэй хуу ам. За 986.1 байна.
Ажилгүйчүүд нь 35.6 байжээ. Тэгвэл ажилгүйдийн түвшин яаж ирэх юм бэ? Зөв бодож. Нэг ажилгүйчүүдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амдаа харьцуулж хуваагаад 100% яаж вэ бид нар өржүүлнэ гэсэн шүү дээ. 100%. Тэгэхээр энэ түвшин яаж болж байгаа юм бэ? Нэгээс 3 5 6 вэ? Тэгэхээр яг одоо хэвийн өвдөн танаас зөв. Багаараа хамгаалж тэгсэн биш манай бол багаар авчихсан тийм. За танаа хийж. За багийнхаа тайлбар хийх юм. Танаа гэж. За. За маш хурд болсон. За 2000 эдийн засгийн идэвхтэй хүн амын 986.1-ийг ажилгүйчүүдийн тоонд хуваагаад 35.6 хуваагаад тэгээ 100-аар үржүүлээд 3.6. За 3.6 та нартай тогтож байна уу? За таарч үзүүлээ 3.6. Тэгвэл 3.6 үчин төвшингээрээ тооцох юм бол яг ямар төвшөнд орж байна вэ? Хэвийн ердийн хоёрын завсар орж байна зүгтээ. Хэвийн ердийн хоёрын завсар орж байна. Маш сайн байна. За зүгтээ. Маш сайн байна. За ер нь ажилгүйдлээс үүдэх сөрөг үр дагаврууд юу гэж болох юм бэ гэдэг. Лүүдийг Монгол улсын одоо манай улсын тийм хөгжлийн байдлаар. За энийг хөгжлийн байдлаар нөгөө нэг яг тэр шиг таны яг даалгавартай хэлцүүлээд тийм нөгөө нэг тэр хүүхдийн өсөж байгаа байдал ч юм уу. За ер нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурлал гараад ирэх нь ядуурлаас үүдэлтэй яг нь гэмт хэргийн өсөлт яах вэ? Гахаад ихсэх боломжтой юу? Боломжтой. За нийгэмд стресс үүсэх боломжтой юу? За боломжтой. Энэ мэдчлэн маш олон сөрөг үр дагаврууд гарч ийн гэдэг бол сая тэр дүгийн тоглолтоос харагдаж байна. За зүгтээ маш сайн байна. За зүгтээ. За тэгэхээр энэ дээр багш нэг тайлбар өгье. Ажилгүйдлээс үүдэх сөрөг үр дагавруудаа энэ ООК-ны хууль гэж байдаг юм нэвтрээд сонсож байгаа. ООК-ны хууль. ООК-ны хууль ясаар ажилгүйдлийн түвшин 1% өсгөл дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2%-аар буурна гэсэн ийм одоо үзүүлэлт байдаг байна. Бодоод үзтээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу хэлдэг вэ? Хугаануудад дэвсгэртэй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг юу гэж нэрлэдэг байгаа юм? Дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн буурна. За өшөө яадаг байна уу? Ядуур ихсдэг юм байз үгүй. Ядуур бий болчдөг юм байз. За сэтгэл зүйн дарамт үүсдэг юм байз үгүй. Сэтгэл зүйн дарамттай холбоотойгоор магадгүй гэмт хэргийн тооч өсөх магадлал бас байна. За ийм одоо сөрөг үр дагаврууд гарч ирдэг юм байна. За тэгвэл ажилгүйдлийг бууруулах арга замуудыг одоо дотор нь яаж гэнэ? Улс төрийн эдийн засгийн мөн гадаад яах нь хүчин зүйлсийг ашиглах энэ мэдчлэн одоо арга замаар шийдвэрлэх боломжтой байдаг. Жишээ нь улс төрийн гэдэг маань юу хэлээд байгаа юм бэ? Улс төрийн тийм ээ? Улс төрийн хүчин зүйлс гэдэг бол ердөө одоо жишээ нь ажлын байр олдохгүй болоод энэ төрийн бодлогоор энэ асуудлыг шийдвэрлэх та нарын өмнө одоо яах нь өөрсдөө гаргаж ирсэн зүйл гэж байгаа. За эдийн засгийн гэж ярих юм бол юу л явах та? Хөрөнгө оруулалтуудыг хийж өгч болно зүйлээ хөрөнгө оруулалтуудыг хийж өгч болно. За магадгүй ажлын байрыг яаж гэнэ? За би бодож байгаа юм тийм. За гадаад хүчин зүйлсийг ашиглах гэж ярих юм бол юу л гадагшаа ажлын хүчнийг экспортлох гэсэн. Экспортлоо гэдэг бол тэр хүн Монголд ажил хийх боломж байхгүй бол хаашаа ажил хийж байгаа? Гадаадд ажил. Ийм боломжууд бол байдаг байна. За зөв. За тэгээ хүн цаашаа яг өөр мэрэгжил эзэмшигт нь туслах байж болох юм байна. Сургалтаа зохион байгуулах хэрэгтэй юм байна. Ажлын байр шинээр бий болох юм байна. Хууль эрх зүйн зохицуулт хийх хэрэгтэй юм байна. Төрийн мөнгө санхүүгийн бодлогоор татварын хувь хэмжээг өөрчлөх зэрэг ийм одоо аргачлал байдаг юм. За тэгэхээр багш нь нэг юм асуулт ирв. Нотлогч, няцаагч, шүүгч гэсэн 3 багт яаж гэнэ? Хагас нь байж байгаа. За тэгэхээр энэ 3 багийнхан хоорондоо ярилцаад нэг итгэцээний шийдлийг бий байна. За юу гэсэн шийдлийг лээ? Ажилгүйдэл нь залхуурлаас үүдэлтэй. Ажилгүйдэл нь залхуурлаас үүдэлтэй. За нотлогч багийнхан бол ажилгүйдэл үнэхээр залхуурлаас үүдэлтэй гэдгийг нотлно.
Харин няцаагч багийнхан болоод яах вэ? Зөвхөн залхуурлаас биш өшөө бусад байдаг байна. Хүчин зүйлсээс шалтгаалдаг гэдэг юм. За харин шүүгч баг яах вэ? Хөндлөнгөөс хараад энэ хоёр баг хэр зэрэг тоглож ийн гэдгийг яах вэ? Дүгнэх юм байна. За маш хурдан хугацаа. За хамбалдээ хугацаа. За бас за танаа багийг төлөөлөөд яхан гарч ирсэн. Бүр хавш юм. За одоо үгүй. Багуудаа өгчээ. Нэг багаас яах нь 2-оос 3 хүн гарах хэрэгтэй. 2-оос 3. Нэг багаас 2-оос 3. За танаа багаас 2 хүн. За 2. За мөнх туяа манд 2. За няцаагч багаас хэрэгэл эрхүүлэг 2. За шийдлээ уншаад асуудаад ямар багштай яагаад би дэмжиж байгаа юм бэ? Яагаад нотолж байгаа юм бэ гэдгийг багштай яах нь. За манай шийдэл нь ажилтгуулал түүний ажилтгуулал залхуураас үүдэлтэй. Тэгээ манайх яг нэг кейсээ бэлтгэхдээ энэ чинь нөгөө нотлогч талаас болохоор ажилтгуулал залхуурлаас үүдэлтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Энэ нь болохоор бодит үний юм аа гэд аргумент болох нотлогоо нь болохоор нэг нь болохоор аргумент нэг нь туйлын залхуурал. Тэгээд дэмжлэгүүд нь манай хоёрдугаар гişэн. За тэгээд ингэдэг байгаа. Тэгээд зарим хүмүүс ингээд ихтэй сургууль ингээд төгсчөөл тэгээд ажил нь олдохгүй байх үе байдаг. Энэ үед тэр хүмүүс яадаг вэ? Ингээд цэвэрлэж мэддэг чинь ингээд цэвэрлэж мэддэг чинь ажил байхаар өө би энийг хийгээд ингээд доошоо орохгүй шүү дээ. Өө би энийг хийсэн зүгээр ажиллахгүй байсан дээ. Инээс болоод нэг залхуулаас үлдээд ажлууд үүснэ. За тэгээд аргумент 2 нь чанаргүй диплом. Одоо магадгүй бүгд л дээд сургууль төгсөөд бүгд өөрийн гэсэн одоо багш эмч ч юм уу тийм маш олон мэргэжлтэй тийм яг нөгөө яг цахилгааны инженер магадгүй тэр нөгөө нэг гадаа хүчин зүйлтэй ажиллахтай барилгын инженер энэ тиймэрхүү барилгын өрлөгчийн энэ тийм мэргэжил нь ерөөсөө байдаггүй учраас ажилгуудлын залхуурлаас үүдэлтэй тэрийг яг нөгөө тэр юу магадгүй тэр нөгөө нэг байшд ингээд те яг оффист ажиллах бас эсвэл гадаа хүчин зүйлд ажиллахад за оффист ажиллах нь амархан юм чи энэ мэргэжлийг сонгоод би энэ юм сурчаа гэдэг утгаараа залхуурж ийн гэж үзэж байгаа. За тэгээд дэмжлэгүүд юм. Тэгэхээр одоогийн нийгэм болох тэр 1990 оноос өмнөх бидэнд ингээд бүх юм хаалттай байсан. Харин 1990 оноос хойш болохоор арчлал гарснараа бидэнд бүх зүйлүүд нээлттэй болсон байгаа. Бид нар одоо ингээд одоогийн хүүхдүүд болох дээр интернет юм ингээд бүх зүйлээс ингээд сураад янз бүрийн мэдлэг чадварыг эзэмших боломжтой байгаа. Тэгээ харин бид нар энийг нэг сайн ашиглаж чаддаггүй. Тэгээд энэс болоод бас ажилтгууд залхуур үүдэлтэй гэж манайх баталж байгаа наа. За баярлалаа. За манайх няцаагч баг тэгээд энэ болохоор яг шийдэл нь ажилтгуулал залхуулаас үүдэлтэй гэдгийг бид нар хязгаах хэрэгтэй. За тэгээд нэгдүгээр аргумент нэг нь гадаад явах. За манай хүн тэмдэг үү? Жишээлбэл одоо Монгол цалин багтаа ажил байж байна. Тэгэл ажлын байр маш хомсоод байдгаас шалтгаалаад байдгаас болоод хүмүүс энэ гадаад руу хараар гарна гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хараар тэндээ хараар ажиллаад цалин амар их олдог. Тийм болохоор буцаад Монголдоо ирээд Монголоо хөгжүүлэх гэсэн Монгол дэж ажиллаад Монголын мэдээж хэрэг ямар нэгэн улс төрийн байдал мэдээж дэж шүү дээ. Тэгээ Монголдоо ирээ гэж юусоо боддгоо. Гадаад За тэгээд хоёрдугаар чанаргүй боловсрол өндөр шаардлага байгаа. За тэгээд энэ нь болохоор чанаргүй боловсрол өндөр шаардлага гэдэг маань одоо хүн бэлтгэлээ тэгээд нийгэмдэр гараад ирэхэд нэгдүгээр хэрэгцээгүй мэргэжил авч болно тийм. Хэрэгцээгүй мэргэжил жишээлх юм бол эдийн засагч хий олон дэмий яг нэг төвшингийн эдийн засагчд гараад ирлээ. Тэд нар тэгээд ажлын байрны хомс ээжээ
Яг тэр нөгөө мэрэгчлэн өндөр учраас мэрэгчлийн эзэмшсэн чадвар нь өндөр учраас энэ дээр болохоор ажилтгууд л үүсэх бүрэн боломжтой. Тэгээд энэ залхуурлаас бол үүдэлтэй биш хичнээн эдний нотлох багийн жүжигэн дээр хөтлөх гарч байгаа шүү дээ тийм. Энэ аав хэдий ажил хийгээд ингээд хайгаад явж байгаа ч гэсэндээ ажил болтохгүй. Тэгээ энэ болохоор яг өнөөгийн нийгэм бол харагдж байгаа. Яг өнөөгийн нийгмээс харахад ингээд хүмүүс залуучууд аягүй их ингээд ажил хайдаг, аягүй ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгээд нэг юу гэж жишээ нэг 30 настай залуу ажил хайгаа авсан боловч тэр өөрөө боловсролтой гэдэг ажил хайгаа авсан боловч өөрийнх нь хэтэрхийн өндөр шаардлагатай ажилгүй болсон. Тэгээд гадаа залхуурлаас биш гадаа суугаад хүүтэн бүр өвөл дөнгүүтэнд гадаа суугаад ингээд хүний хүмүүсийн клеван жин яадаг шүү дээ. Тийм ажил хийгээ явжаад өөрөө амьдрэх хүсэлтэйгээ тийм ажил хийе. За хогийн кейсийг би өөрөө ницаагаад нотлогч талаас нь үзэх юм бол яг улс оронд магадгүй тэр дээрээс ажлын байр бий болгоод өгчий. Маш олон ажлын байр бий болгоод өгөхөд ажлыг голох үднээсээ яг өөрсдийнхөө оффист ажиллах илүү өөрийнхөө амар талыг бодоод өөрөө залхуурлаас болоод тэр гадаа хүчин зүйлтэй ажиллах, гадаа хурж тэг хүүтэнд хурж халуунд халах тиймэрхүү ажлыг ингээ голж залуучууд ер нь яг өнөөдрийн нийгэмд гэж судалгаа өгдөө шүү дээ. Мэдээгээр ч гэсэн их гардаг. Яг ингээ ажилгууд л байна гэж хүмүүс яриад байгаа боловч яг ажлын байртаа тулаад үзэхээр яг ингээ мөнгөний болохгүй тийм магадгүй ажлыг болохгүй байвал ажил маш олон байна дээ. Дааж нийгмийн маш ингээ буруу сэтгэлгээр бүр залхуурсан бэлэн сэтгэлгээр болоод ажилгууд угаас байгаа юм чинь угаас ажил хайх гэсэн чинь ажил байхгүй юм чинь гэж залхуурснаас болоод ингээд яаж нэг гэхээр танаа боёо юм цаа тийм. Тэгээс судалгаач юу вэ? Жоо боруулалт юм жоо. За тэгээд юу ер нь ихэнчлэн за тодорхой хэмжээний ажлын байр бол байж байгаа л та. Гэтэ ерөнхийдөө бол яг нийт судалгаанаас үчихэд энэ болохоор ажлын байр хомс нь дийлэх байдаг. Тэгээ яг нэг танаас судалгаа хаанаас гэсэн? Судалгаа яг хаанаас? Интернет бол байдаг шүү. Интернетийн 80% яг судалгаа нь 80% буруу байдаг. Би яг бол мэдээлэл технологи гэдэг чинь яг дөрөвдөх засаг гэдэг үгнээс яг улс оронтой яг харьцаж байдаг ард түмэн төр хоёрыг холбож байдаг ганц хөшүүрэг холбоосон учраас мэдээллийг хэрэглэдэг би буруу гэж үздэг байна. Мэдээлэл гэдэг интернет гэсэн мэдээллийг нэг хэрэглэх юм шүү дээ. Тэгээ мэдээлэл интернет бүхэн интернет байгаа. Гэхдээ би сонирн биш яг мэдээллийн хэрэгсэл бас магадгүй телевиз телефон тэг яг интернетийн 80% буруу гэдэг тийм бүр нотлохоо байдаг. Телевиз дээр гарсан мэдээлэл интернет дээр буцаад за яг гол асуудалтай орыг гол яг ажилтгууд залхуурлаас үүдэлтэй гэж хэлж байгаа. За танаа баг юу гэж? За тэгвэл манайх илүү нотлоод хэлбэл за яг энэ тоглолтын дээр яг энэ мэтгэлцэн дээр манай өөрсдөө яг хожсон гэж үзэж байна. Яагаад вэ гэвэл бид яг туйлын залхуурал бас чанаргүй диплом ажил бололт залхуурлаас үүдэлтэй гэдгийг яг нэцээгээд ажлын байр бий болсон ч гэсэн яг залуучуудын сэтгэлгээ унсан учраас яг энэ ажилтгууд залхуурлаас үүдэлтэй гэдгийг бодлоод ялж ийн гэж үзэж байна. За баярлалаа. За нисаач ч гэсэн адилхан үүдэлтэй гэж бодож байна. За манай болохоор энэ ажлын байр ажилтгууд гэдгийн залхуурлаас яг үүдэлтэй биш ээ гэж үзэж байгаа. Яг энэ талаараа гэх юм бол нэгдүгээр танаа хэлсэнчлэг хэрвээ ажлын байр тийм л их дэлгэрэнгүй залхуу бид нар өөрсдийнхөө залхуугаас олж юугаад байгаа бол тэр 30 настай хүн 40 настай хүн ч юм уу те магадгүй энэ гадаа нэг хил бариад өвлийн бүтэн жиндээ зөксөх шалтгаан юу байгаа вэ? Тэр хүн ядаж нэг газар ороод цэвэрлэгч ч юм уу манайд ч юм уу тийм асуудал хийж бод ажил хийж болно шүү дээ. Энэ ч гэсэн тодорхой хэмжээний цалингаа авах нь нөгөө талаар энэ болохоор сайн юм уу чи манайх хэмжээ явуулчихлаа шүү дээ. Ажилгүйдийн нэмэгдүүлэх талаар юу сайн дурын янз бүрийн өгс за одоо цагаа барья цаг дуслаа юм. Цаг дуус юу гэж за цаг дуус. Нагаас дүүхлэх юм бас намайг госноо. За 3 дугаар баг шүүгч баг юу гэж бодож байна багш та? Самага илэрхийлээ наад багштай хурдан хугацаанд илэрхийлээ гэдэг. Юу гэж бодсон? За манай багийн хүмүүс манай баг болохоор ерөөсөө хоёр талыг авч үзээд байгаа. Яагаад гэвэл залхуурлаас болоод угаасаа залхуур гэдэг бол угаасаа нийгэм бүрдүүлж байгаа маш хар муухай зүйл шүү дээ. Тэгвэл ажилгүйдэл гэдэг бол тэгэхээр нэг талаасаа ажилгүйдэл гэдэг бол буруу зүйл учраас нөгөө талаасаа эдгээр гэсэн яг юу гаргаж ирсэн юм бэ? Ажилгүйдэл. Энэ хон нисаагаад байгаа тийм
Ажилгүйдлийн зөвхөн залхуурлаас болдгоо маа тэр төрлийн нязаач талын саналын явахаар болохоор ажилгүйдлийн ганцхан залхуурлаас болдгоо нийгмийн олон давхрын янз бүрийн асуудал байдаг. Тэгээд ажилгүйдлийн зөвхөн залхуурлаас болсон ч авч үзэж болохгүй маа гэсэн. За дэцааш талын одоо яг нь үйл ажиллагаа илүү одоо яг нь жимшин тэгээд жишээ ч гэсэн айгүй бидний хувьд бол айгүй таалагдсан гэж хэлж байгаа юм байна тий. А тэр утгаараа бол яг нь дэцааш талын кейсийг дэмжиж байгаа юм байна. Ялагч багаар тодорхойлох гэсэн саналыг шүүгч баг байна. Авч оруулсан байна шүү дээ тий. За баярлалаа. За тэгэхээр сая юу хооронд өрнөчөө тийм ээ. Ямар одоо кейс байсан гэхээр ер нь бол ажилгүйд гэдэг маань маш олон одоо шалтгаануудтай байдаг юм байна. А тэдгээр шалтгаануудаар бид нар одоо яг нь шийдвэрлэж эцэг үндэ одоо ажилгүйдээ шийдэх боломж нь бол яг эндээс урган гарч ирж байгаа юм байна гэсэн санаа бол гарч ирнэ шүү дээ. За ойлгомжтой юу? Хичээл ойлгомжтой байсан уу? За ойлгомжтой байсан. За юу тухай одоо хичээл үзэж байна? Ямар за ажилгүйдийн талаар үзчихлээ. Ажилгүйчүүдийн талаар үзчихлээ. Тийм ажилгүйчүүд гэхээр ямар хүнийг илтгэлээ гэдгийг үзчихлээ. За нэг ажилгүйдийн шалтгааныг бид нар явуулсан. За ямар хэлбэрүүд байдгийг за ямар төвшин зүйлээ. Ямар төвшинээр яаж гэдэг. За буурал харах замууд нь юу гэж болох вэ тийм ээ? За өнөөдрийн хувьд бол зөвхөн аваад үзэхэд Монголын нийгэмд нийтдээ 3.4% ажилгүйдтэй одоо байгаа байна гэсэн юм одоо мэдээ байж байгаа. За ингээд багш нэг зүйлийг дүгнэлмээр байна. Юу юм гэхээр та нарын багш нар явуулсан нэг ном хийгсэн байгаа шүү дээ. За энэ номоо хэр зэрэг хийсэн бэ гэдэг бол та нарын өөрсдөө чинь яг нь энэ хичээлийн баттгал энэ хичээлийн яг нь үндсэн дүгнэлт гэж хэлж байна. За номоо хийсэн хүн байна. За бэлгүн. Миний хэсэг нь болохоор ажилгүйдэл түүний үр дагавар гэдэг ингээс эхэлж байгаа. Нэгдүгээр нь болохоор нөгөө нэг ажилгүйдэл үүсгэх шалтгаанаас эдийн засгийн онд шийдвэр хөдөлгөөн нийтийн хувьсэл өөрчлөлт дараачийн оны хэлбэр нээжээ. Тэгээд ажилгүйдэл эрхлэлтийн төвшин тэгээд бас ингээд багшаа харуулснаар ингээд байгаа. Тэгээд дээрээс нь ажилгүйдлийн төвшин хэрхэн олдог вэ гэдэг ингээд харуулсан байна. Тэгээд үүсэх зураг үр дагаврыг бас бичсэн. Тэгээ харах нь үүсдөө бичиж чадсангүй. Тэгээ шийдвэрлэх арга замнаас ингээд ус төрийн эдийн засгийн гадаад хүчин зүйлсээр ашиглах өөр мэргэжилтэй болохын туслах зэрэг. Тэгээд ажилгүйдэл залхуурлаас үүсэхгүй гэсэн тэгээ манай нязаач багийн гол юм. За баярлалаа бас сайн байна. За өөрийнхөө энэ номыг танилцуулах хүн байна уу? Юу ч хэлэх хүн байна уу? Шоо номоо хийсэн дуусгасан. За гэр дуусчихна уу? Хамаа багс. Зэрэг. Миний ном болохоор ажилгүйдлийн үр дагавар гэсэн нэртэй ном байгаа. Энэ номыг уншсанаар ажилгүйдлийн үүсэх шалтгааныг олж мэднэ, ажилгүйдлийн хэлбэрийг олж мэднэ, ажил хэрэглэлтийн хьюманыг олж мэднэ. Тэгээд одоо ажилгүйдлийн үүсэх шалтгаан, ажилгүйдлээс гарах арга зам эднэрийг энэ номоос олж мэдэх байгаа. Өнөөдрийн хичээлээс мэдж авсан. За сайн. Маш сайн байна. Тэгээд эцэндээ ер нь ажилгүй байснараа нийгэмд ямар сөрөг даваа гарч ирдэг юм бэ гэдгийг та нар өнөөдөр яг мэдэрч авлаа шүү дээ тийм ээ. Тийм учраас хүн болгон ажилдаа орлоготой байх хэрэгтэй хүн шүү дээ. Ингэж гэр орноо гэр бүлээ явах хэрэгтэй. Хичээл хэрэгтэй юм байна зүйл. нийгмийн хөгжил. За тэгээд яг тэгээд бүгнэд хэлэхэд бүгдийн ажилгуул гэж үзэж байгаа юм чинь ажилтаа иргэд болоосоо миний номны нэр ажилчин иргэд. За тэгээд ажилгүйдлийн түүний үр дагавар бүтцийн болон хүчтэй завсрын гэж үзээд тэгээд үүнээсээ ажил эрхлэлтийн төвшинг үзээд тэгээд яг ажил үүсгэх шалтгаан улс төрийн бас эдийн засгийн гадаад хүчин зүйл. За тэгээд үүнийг бид өгнөд нэг хөөрхөн тийм яруу найр гэж одоо юу шүлгэлсэн маягаар ажилгүйдэл гэдгийг хэлээ. Өнөөгийн нийгмийн ажилгүйдэл айлын хүүхдүүд эмч багш болно гэхийн ажил дээрээ гараад ажил чалга, амьдрал чалга. Нийгэм түүнийг ажилгүйдэл гэж үзэгч нэлээд нийлүүлээд харахад залхуурлаас үүдэлтэй юм шиг. Төр түүнийг төвшин болгож төмөн хүн ажилдаа болж ажлыг болохгүй аль болгон сайхан амьдарч ажилгүй иргэд бий болох бай. За одоо багийнхаа үнэлгийг дүгнээд өөрсдөө үнэлгийг яах нь түгнэсэн. Гэрийн даалгавраа багштай юу гэх юм бэ? Энэ номоо багштай яах нь үргэлжлүүлээд дуусгаад гэрээрээ гэж багш нь хэлэх байна. За тэгээд үнэлгийг маш хурдан хугацаанд. Яг түгнээд үзэж байна. Даалгавраа багаас хоол найрсаа юу гэж юу
За өөрөө өөрсдөө бас нөгөө гэнийхээ техникийг сайн За багийн үнэлгээ танилцуулж өгч та. За нэцагч багийнхаа үнэлгээг танилцуулъя гэж байна. За тэрийг багш таа. За ерөнхийдөө бол манай баг яг бүх гишүүд идэвхтэй болсон. Яг бүгдээрээ өөрсдийн цаг болоо илэрхийлж яг нэг шийдэл хүрч чадсан гэж үзэж байна. А тэгээд нийт 60 он авахтаас манаас 59. Яг юм тэр нөгөө нэг юун дээр өсөө даалгаврыг хийж үзсэн байл. Энэ дээр жоохон цогцоо юм. За хаа. За сайн. За танаа багийнхаа яаж вэ? Досон байна. За анх нэг эхний даалгавар засрын ажлууд гэдэг нэг ажлуудын яг тэн дээр нь болохоор 14 оноо тэгээд төвшин гэдэг ажлын төвшин бодох дээр нь болохоор бас 14 оноо тэгээд нотлогч талынхаа нөгөө нэг яг ихтгэлцээнийхаа шийдэл дээр бас өөрсдийнхөө хувьд сайн хийсэн гэж үзээд 15 оноо тэгээд өөрсдийнхөө хувьд бүгдээрээ сайн оролцоод 100% таг гүйцэтгэсэн гэж байна. За баярлалаа. За танаа За нийлээд юу вэ? Ерөнхийдөө хичээлд оролцсон байлаар хичээлд оролцож буй байдал дээр 14 оноо тэгээд өвсөн үүрэг даалгавар дээр 13 оноо, хэсгийн зохион байгуулалт гэдэг дээр 14 оноо нийт. За оноо үүрэг байгаа. За баярлалаа. За хичээл амжилттай оролцсон. Үнээрээ шийдвэр. За мөн төлөвчлөлийн чекатын дээр та өөрийнхөө төвчл тэгээд яг багийнхаа нэг үнэлгээгээ гаргаж хоорондоо харьцуулаад авахаа нэг одоо хичээлийн оролцооч гаргах юм. За баярлалаа. За.